болсон. Би харин зүгээр энэ хуулийн дээр би бас арай жоохон өөр хүлээлттэй байсан юм а. Хүүхд хамгааллын тухай хууль шинжлэгдэн батлагдаад хэрэгжиж эхлэхэд удааг байна. Энэ хуулийн дээр анх удаа үеийнгийн дээрлэл хэлтийг хуульчилсан. Сая манай Бумбачир гишүүн хэд хэдэн чуулган дээр энэ асуудлыг огт хуульчлаагүй, эрхцэн орчин бүрдээгүй гэж яриад ил. Үеийнгийн дээрлэлтийг хуульчилсан үеийнгийн дээрлэлт үүсэх юм бол яах вэ? Хэн ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг нь бид нар хуульчилж өгсөн. За дээрэс нэмээд үл хайхралтыг анх удаа бид нар бас хуульчилсан. Эцэг их ялангуяа одоо үүргээ ухамсарлаж үүргээ хүлээхгүй л яах вэ гэдгийг цахим орчинд хүүхдийн эрхийг бид нар бас хуульчилсан. Энийг одоо учрал ерөнхий сайдыг цахим харилцаа холбооны сайд багт нь бид нар хамтарч хийжсэн. Хэвлэл мэдээлэлд хүүхдийн эрхийг хамгаалахыг бид нар бас хуульчилсан. За одоо 9 сарын 1-нд нэгдүгээр ангийн хүүхдүүдээс очиод нэрийн бичээл, сургуулийн бичээл, ангийн бичээл ингээл хэвлэлээр гаргаал тэр хүүхэд тэгж хэлээгээд өөрснөө хөрдүүд яриа суугаад байгаа нь тэр хүүхдийг уг нь эрсдэлд оруулаад байгаа. Тэр хүүхэд одоо хулгаалагдах тийм ээ гэх мэтчлэн эрсдэлд оруулах нөхцөл байдал үүсгдэг юм а гэд энийг бид нар бас хуульчилсан. Харамсалтай нь энэ хуулиуд одоо хүртэл хэрэгжиж чадахгүй байгаа даа. Дээрэс нь миний зүгээр харж байгаагаар хамгийн чухал нь за үеийнгийн дээрлэлтийг төрүүлээд энэгээр эрүүл мэндийн үйлчилгээгээр тусламж үйлчилгээгээр судалгаагаар авч чаддаг бол их сайн байна. Гэхдээ та бүхэн ер нь ингэж үзнэ үү? Google дээр CGM-эн дээр жишээлбэл одоо би жишээ авч штэ бүр амар кейс гэхэд хүн би амиа хорломоор байна гэж бичгээд гадаадын улс орно тэр нь шууд ингээд тохиогоо цаашаага сэтгцэн эрүүл мэндийн үйлчилгээний цахим систем рүү шууд чиглүүлдэг. Тэрүүн дээр хариулт өгдөг. Та нар тэрийг Google search дээр бичээд аваад үзэхэд тэрүүн дээр нэг Facebook, UNICEF-ийн билүү пэйж, хоёр дахь дээр News CGM-ийн нэг статистиктай тоо гардаг. Тэр уг нь шууд эн чинь нөгөө нэг тусламж үйлчилгээ рүү чиглүүлэх хэрэгтэй байхгүй юу? Гэтэл тийм юм одоо хүртэл байдгүй. За дээрэс нь нэмээд цахим орчинд ялангуяа одоо нөгөө энэ нэг табу сабжект гэж ярьдаг хүмүүс ярихаасаа ичмээр байдаг хоёр нэг асуудал бол нэг нь нөхөн өрчхөн эрүүл мэнд нөгөөх нь болохоор сэтгцэн эрүүл мэндийн асуудал. Тэгэхээр энэ хоёрыг уг нь бол ийм цахим систем байгаад нөхөн өрчхөн эрүүл мэндийн талаар жоохон ичмээр асуултуудаа эцэг эхээсээ асууж чадахгүй, багш нараас асууж чадахгүй, найз нараас асууж чадахгүй бол тэртээ түргүүд тэр чигээрээ цахим болцсон энэ хорвоод хүүхдүүд ингээд бичгэд тэр нь сэтгцэн эрүүл мэндийн асуудал ч гэсэндээ гардаг байх хэвээр. За шар хадны сэмүүтрүүл хизээ хүмүүс рүү ханддаг вэ гэхээр бидний монголчуудын ойлголтол бүр хүндрүүлэл ханддаг гэж боддог тийм ээ. Тэгэхээр энүүнийг би үгэнд та бүхнийг аягуулсан оруулж өгөх юм байна гэж би ойлгосон. Тэр маань жоохон дутуу байна. За хоёрдугаарт уг нь энэ хүүхд хамгааллын шинэ хуулиар хороо олгон, сум болгон хүүхд хамгааллын нийгмийн ажилтнтай болсон тийм ээ шинэ хуулиар. За бид нар уг нь бол нэг үе бодвол бас төсөв санхүүгийн боломжоор сургууль болгон сэтгэл зүйчтэй болсон, нийгмийн ажилтнтай болсон. За харамсалтай заримдаа манай нийгмийн ажилтнуудыг олон юмд ингээд ашиглаад ажлыг хийхгүй байгаа боловч уг нь бол энэ эрхцэн орчин харьцангуй гайг болсон. Тэгээ би нэг ийм асуултуудыг та бүгдээс асуух гэсэн. За ингэсэн байна. Сургуулийн орчны ерөөсөн аюулгүй байдал энэ бүгдийг ганцхан захирал хариуцгаар тавьчих. Захиралт нь төсвийг нөхгүй л яах вэ? Тэр захирал одоо өөрөө засвараа хийн гэсэн үг үү? Та нар энэнийг одоо яаж зохицуулна гэж үтсэн юм бэ? Ингэсэн байгаа. Сургуулийн захирал нь сургуулийн барилга байгууламж, биеийн тамирын талбай, энэ газар дээрх аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. За ингээд тэр хүн төсөв байхгүй хүүхдийн эрх зөрчигдөл энэ захиралтаа ямар хариуцлага тооцох юм? Төсвийг нь хариуцж байгаа сайд нь байдаг юм уу? Улсын их хурл энэ төсвийг батлахгүй байгаа нь үнэн шүү дээ. Гамбат гишүүн түрүүн бас хэлж байна. Ганцхан баг энэ international school-ээс өөр бусд нь ерөөсөө стандартаа хангадаггүй. Тэр бүх захирал ажилтгүй болно гэсэн үг юм уу? Яа гэсэн үг юм бэ? Энүүнд нэг хариулж өгч. За дөрөв микрофон. За оюун жаргал байна. Орчны аюулгүй байдал дээр бол 3 шатны төлөвлөгөө байгаа. Нэгд нь улсын нэгдсэн төлөвлөгөө байгаа. Хоёрт нь гэх юм бол орон нутгийн төлөвлөгөө байгаа. Гуравт нь сургуулийн төлөвлөгөө байгаа. Яг үнэн. Төлөвлөгөө байгаа болоод өнгөрөхгүй, төлөвлөгөө заавал жил болгон тайлагнана. За улсын төлөвлөгөө бол 4 жилд нэг удаа батлагдана. Орон нутгийн төлөвлөгөө болон сургуулийн төлөвлөгөө нь энэ 4 жил батлагдсан нэгдсэн төлөвлөгөө хэрхэн өөрийнхөө хэсэгт хэрэгжүүлж байгаа вэ гэдэг дээрээ тайлагнана. Тэгэхээр энэ тайлагнал нэгдсэн байдлаар улсын нэгдсэн тайлан болоод боловсрал болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудын вебсайтуудаар олон нийтэд тайлагнагдана гэсэн. За ингэхээр ямар өнгөрсөн жилийн хэрэг хэрэгжиж чинь, энэ жилийн хэрэг хэрэгжиж чинь, дараа жил ямар хариу арга хэмжээ авах ёстой вэ гэдэг арга хэмжээнүүд тодорхой болж эхэлнэ. Энэ арга хэмжээнүүд тодорхой болсноороо улсын төсөв тухайн жилд ямар арга хэмжээг илүү чухалчилж
төсөв тогтоогдох вэ гэдэг нь илүү одоо үндслэл одоо төсвөөс тэр сургууль урсгал засвар авах тэр боломж нөхцөл нь хариу арга хэмжээнийхэн төлөвлөгөөний гүйцэтгэл тэр нэгдсэн төлөвлөгөөний гүйцэтгэлийг дагаад бол орж ирэх юм аа. Тэр за Болгон даяг шин. За боловсролын яам дээр уг нь бол ийм мэдээлэл байдаг тийм ээ наран мэрэг шүнэ. Одоо ямар сургууль, ямар хүн нөхцөл байдалтайгаа, засвар хэрэгтэй юу, үгүй юу гэдэг бүх мэдээлэл байгаа. Тэрүүнийг жил болгон төсөв хилцэж байхад сангийн ам руу одоо урсгал засвар амаар байна, нэг засвар амаар байна гэдэг мэдээлэл хөрвүүлдэг. Энэ нь ийм төлөвлөгөө байхгүй, хаана ямар сургууль нөхцөл байдал байгаа вэ гэдгийг мэдэхгүй болохоор энийг хийхгүй байгаа ерөөсөө биш. Гол нь тэрүүнийг төсвийн тавьж өгдгүүд л байгаад байгаа. Одоо 70 гаруй сургуулиуд 3 ээлж рүү жишээлбэл шилжиж гин гэж байна. Энэ бол юуг харуул шилжсэн гэж байна. Энэ бол юуг харуулж байна гэхээр энэ салбарын хөрөнгө оруулалт шийдэгдэхгүй байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр ийм байгаа цагт би зүгээр энэ сургуулийн энэ одоо юуг ингээд нэг захирал хариуцсан энэ төргээ тавихаар хөрхийн захирлал одоо хамгийн сүүлд хариуцлага хүлээгээд дуусах үү дээ. За нэг энүүн дээр их таалагдж байгаа зүйл нь сургуулийн барилгын одоо нөгөө дэгдэмхийн органик бодис хэрэглэх юм бол дор хаяж 28 хоногийн өмнө гүйцэтгэх нэ гэдэг бол их зөвөө. Тэгээ үүн дээр нэг жоохон тодруулаад нэмэлт юу өгөөч гэж. За тодруулга 4 номерын микрофон. За ажлын хэсгийн гишүүн Нарансүх. За сурвалж цэцэрлэгийн засвар хийхэд будгийн найрлагад байдаг үндсэн уусгагч бяцуулахын бензол толгой зэрэг цусны хор тавдар үүсгдэг хортой бяцуудыг Монгол улсад бараг бүх сурвалж цэцэрлэгийн засварт хэрэгжилж байгаа. Тэгэхээр энэ будгийг бол дор хаяж 28 хоног буюу 4-7 хоногийн өмнө засвар хийж энэ будгийн дэгдэмхийн шин чанар найрлаад тэр анги танхимд хүүхд хичээлэхэд эрүүл мэнд нэрстэл учруулахгүй болох учиртай. Тэгэхээр манайд бодит амьдрал дээр засвар хийгээд бараг 4-5 хоног хүүхдээ сургууль цэцэрлэгт авч байгаа нөгөө бага насны хүүхдийн дунд тохиолдоод байгаа цусны хавдар бусад өвчлөлүүдийн эрсдлийг бол улам нэмэгдүүлж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг зохицуулахын заалт судалгаан дээр үндэслээд орсон. Баярлалаа. Болгон даяг шин. Би энүүн дээр нэг юм санал байгаа. Таны хэлж байгаатай бол 100% санал нэгдэж байна. Өмнө нь манай өсвөрийн парламентын хүүхдүүд маань дотор орчны агаарын чанарын асуудлаар нүүбий хүүхдийн сантай хамтарч ажилласан. Тэгээ үүн дээр би бол бүр энүүнийг таавхан хуулийн дээр хатуу зааж өгөөч. Эмнэлэг сургууль дотуур байр цэцэрлэгт ашиглагдах барилгын материалын стандартыг маш өндөрөөр тавьж өгөөч. Яг тэгвэл сургууль цэцэрлэг дотор хүмүүс ер нь дотор орчинд бараг эсэргээрээ 90% нь бид нар зарцуулдаг. Гадна орчны агаарын чанарыг бид нар ярьдаг мөртлөө дотор орчинд бол тийм их бохирдолтой орчинд бид нар суугаад байдаг. Бидний хэрэгжилж байгаа тэр үтэл зарим тавилга тогшил хүртэл энэ формалдегидээс ахвалаа бодисуудыг ялгаруулдаг. Гэтэл хүүхдүүдэд бид нар хамгийн нөгөө манай тендер явуулаач хамгийн хямдхныг авдаг. Хамгийн хямдхан юм гэдэг бол угаасаа хамгийн муу байгаад байдаг. Тэр битэл би энэ хуулиараа дамжуулаад сургуулийн форум тэрүүний материалын стандартыг зааж өгөөч. Хүүхдийн гутлын одоо стандарт. Продюсерын наран баяр. За баярлалаа.